За сайн бацгаана уу бүгдэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Цэгц уулын клубын үүсгэн байгуулагчдын нэг цагт эрдэнэ маань хүрэлцээрсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн амгалангаа алтгая. За одоо нөгөө Цэгц клуб гэж ярьж байгаа шүү дээ. Уулын клуб үүсгэн байгуулагдаад хэдийн хугацаа өнгөрсөн. Цэгц клуб анх хэдэн гишүүнтэй нэгдэжсэн. Энэ талаараа яриад өгөөч. За ярих юм бол 2021 оноос юу нь ууланд дуллаад тэгээд асал тайхнаас эхлээд тэгээд тухайн жилдээ ингээ их богд мөхс авдаг алтаа тавхан богд гэсэн аялал болон авилтууд хийгээд ер нь бол Цэгц уулын клубын тэмдэг үндсэн тэмдэг үүсгэн байгуулагч гишүүдийн цөм баг бүтсэн. Тэгээд ууланд алхагчд гэдэг клуб би нэрэн дор ингээ хамт явдаг байжгаад тэгээд ингээ тодорхой зохион байгуулалт менежментийн асуудлаас болоод тусдаа ингээ Цэгц уулын клубыг 2022 оны 2 сарын 5-ны өдөр ихэд бол шийдээд байгуулах болсон байгаа. Тэгээд одоо ихэд өөрөөх тусгаалаад тэгээд эдүүгээ одоо 3 дахь жилээ болох гэж явж байна. Анх хэдэн гишүүд нэгдэжсэн? Анх цөм гишүүд маань 8 гишүүн байгаа. Одоогийн байдлаар Цэгц клубт хэдэн хүн харьяалагдах вэ? Одоогийн байдлаар Цэгц уулын клубт яг үндсэн гишүүд гэх юм бол 60 гаруй гишүүд байна. Тийм бол тэгээд нэг жилийн бас хураамжтай болоод Цэгц уулын клубгээд аппликейшнтэй болоод тэгээд бүртгэл мэдээлэлтэй болоод ингээ бас анх бол ер нь бол өөрсдийн гэсэн тэм нөгөө майхан сав уулын багаж хэрэгсэлгүй байсан бол 3 гаруй жилийн хугацаанд уулын багаж хэрэгсэл майхан гэдээ бас эд зүйлстэй болсон байна. Тодорхой хэмжээний ингээд Монгол орныхоо мөнх цас ойглуудад өөрсдийн гэсэн дусамжаа ингээм хамтдаа бүтээсэн байна. Эргээд бас нөгөө талаасаа бас клубийнхаа зорилгын хүрээнд одоо нийгэмд ууланд авилт байгальтай хүн одоо тийм хайртай байхыг түүх зорилготой энэ зорилгоо түүхийнхаа хүрээнд бас сүүлийн үед ингээд сошиалд бас их тийм нөгөө инфлюенсерийн бас нөлөөлөлттэй болчоод хүмүүс ингээд уулын аяллаа тухай, уулын хувцсны тухай, хэрэгслийн тухай ер нь ууланд алхах чи юу нэндээ сайн байна гэдэг маш их ингээд тийм нөгөө сошиал хуудасаар ингээд нөгөө асуудаг болсон. Тэгээд ер нь амралтын өдрийн бид чинь 7 хоногийн бямб болон ям гаргуудад ээжлээд тогтмол алхалтыг зохион байгуулдаг. Жилийн 5-7 хоногийн турш клубээс нэг хүнд аваад явдаг гэсэн үг үү? Тийм. Тэгээд энэ алхалтанд болохоор ингээд ер нь бол ингээд нээлттэй. Алхалт маань ингээ хөнгөн дунд зэрэг хүнд гэдэг тийм ангилалтай. Ер нь бол хөнгөн алхалтанд тийм анх алхаж байгаа хүмүүсийг бол ингээ нээлттэй өрдөг. Тэгээд эрэнгүүд хүмүүс ингээ нэг маш их тийм асуулт асуудаг. Ер нь бол эрүүл амьдралын маягийн тухай ямар ч байсан энэ ууланд алхах зөв юм байна гэсэн л мэдээлэлтэй. Тэгээд эрэнгүүд нь ер нь бол тэгээд уулын хувцас тоног хэрэгэл юм байдэн шүү. Ууланд ингээ хамаагүй ингээ бас ингээ хэд донтоод алхаад байж болохгүй өвдгөө хайлах хэрэгтэй, өөрийгөө хайлах хэрэгтэй гэдэг ер нь бол мэдээлэл хангаал явж байна. Яг энэ нөгөө ковидоос хойш яг нэлээд дэлгэрлээ тий. Тэглээ. Яг бүр хүмүүс нэлээд дорлож яг нэг юм ийм клубт байдаг. Ер нь 10 хүн тутмын бараг 7 нь алхаж байна. Миний анзарч байгаа бол иргэн тойрны хүрээллээс харахад тэгээд одоо нөгөө уулын алхалт чинь нэг юм улирлын нэг юмнууд байгаа штэ. Өвөл, зун, хавар, намар ч юм уу. Танаг клубын хувьд уулын клубүүдийг ингээ хараад ахаар нэг юм улирлын чанартай юмнууд айгүйх зохион байгуулалт юм билээ л те. Тиймэрхүү юмнуудыг зохион байгуулдаг уу? Хаврын аялал ч гэдэг юм уу, намрын аялал, мамлал гэ байдаг штэ. Тэрийг одоо бусад клубүүдийг хамтрарч хийх гэдэг юм уу нэг тийм ийм уулын алхалт малхалт гэдэг юм. Одоо бусад клубүүдийг хэр нийтдээ тий. Бусад клубүүдтэйгээ ингээд нөгөө аялал авилтанд ингээд хамтарч оролцсон. Бас бусад клубүүд ч гэсэн бас тусдаа оролцсон. Тэгэнгүүт ч Монголын уучдын үндэсний холбооны гишүүн клуб гэж явдаг байхгүй Цэгц уулын клуб маань. Тэгэнгүүт одоо бусад бас клубүүд маань бас тусдаа ингээд төрийн бус байгууллага мөртлөө үндсэн тэр Монголын уулчдын үндэсний холбоо гэдэг төрийн бус байгууллагынхаа доор ингээд гишүүнчлэлтэйгээр ингээ явдаг. Тэгэнгүүт Монголын уулчдын үндэсний холбооноос ингээ хамтран зохион байгуулах ажлууд бол клубүүд ингээ нийлээд тусынхаа зорилгын хүрээнд бас тусдаа ингээ нөгөө алхалт авилт хийгээд явдаг гэсэн үг. Тэгэхээр Монголын уулчдын үндэсний холбооноос 2 жилдээ нэг удаа ирэхэд юм бол Альпнад гээд Монголын мөнх цэцтэй болон тийм уулын гүйлт болон
уулын авилт, уулын сургалтын тэм нөгөө арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгээ энэ арга хэмжээнүүд нь бол ингээ хамтраад оролцдог. Уулын авиралт гэдэг чинь нэг юм мөсөн авиралтыг хэлж байна уу? Тэр цаас бол мөсөн авиралт. Яг зөвхөн ингээд нөгөө мөсөн одоо юу гэдэг сайхан одоо хар хором айс фестивал гэж боллоо шүү дээ. Энэ мөсөн авиралт бол жоохон тусдаа шүү. Яг уулын юмнаас зүгээр хад руу авирахыг хэлж байна уу? Хадны авиралт тусдаа, ханд авиралт тусдаа. Тэгээд мөсөнд авирах тусдаа. Гэтэ нөгөө альпинизм гэдэг ууланд авирдаг хүмүүст бол энэ бүх техникүүдийг эзэмшсэн байх хэрэгтэй л доо. Энийг ууланд авирах уулын спорт гэдэг бас жоохон тусдаа байгаад байгаа. Ууланд авиралт гэх юм бол спорт биш. Илүү тийм нөгөө хобби, сонирхлын асуудал болчихнаа. Уулын спорт гэх юм бол одоо энэ чинь нөгөө одоо нэг мөсөнд авиралт энэ болчихж байгаа байхгүй их зэрэнгээ адас 70 80 градусан ч юм уу. Энэ бол ингээд тийм нөгөө олимпиад орох гээд байгаа төрөл. Монголоос энэхэд юм бол тамирчид ингээд маш амжилттай байгаар ингээд тодорхой тэмцээнүүдээс ингээд нөгөө медалууд хүртсэн ингээд түүхүүд байгаа. Тэгэхээр 2028 оны олимпиад очих юм бол Монголоос бас тийм нөгөө медаль ч юм уу амжилтыг хүлээж болох юм шиг. Энэ талаас нь энэ спорт зөв уулын авиралт гэдэг үл яг спорт биш. Нийслэлийн тухайд бол энэ нөгөө сонирхол нэгтгэх тийм тодорхой хэмжээний тийм нөгөө солилтууд. Тэр нөгөө уулын гүйлт гэж сая ярьсан л та. Тэр уулын гүйлт одоо алхалтаас ямар давуу талтай болон давуу сул тал ямар нэгэн байдлаар байж лаа. Тэгээд энэ төр шүрмэсний ингэж ажиллана, ингэж сунаж гэдэг юм үү те. Эдгээрний хэмжээнд хүний зүрх одоо ачаал авах чадвар нь юм байдаг ч гэдэг юм уу. Алхалт бол бас тодорхой хэмжээний ачаал өгдөг ч гэсэндээ нэг юм тайван байдаг те. Гүйлтийг бодвол тэгж бодож байна уу? Санал нэг байна. Тэгээд нөгөө Японы одоо тийм нөгөө эмч Нозуфиро гэдэг хүн болохоор нөгөө алхалт олон өвчнийг эдгэнэ гэдэг ном гаргасан байдаг чинь Монголд бас очуулсан байсан. Тэр номон дээр хүн ингээ ууланд алхах юм бол хүний биеийн булчингийн 90% ажилдаг гэж алхахад зүгээр ингээд тэгшхэн зам дээр алхах юм бол бас 90% ажиллахгүй. Ууланд алхах юм бол уулын чинь ингээ зам чинь ингээ өөдөө өсвөр уруу тэгээд нөгөө тэгэн дагантай байхгүй. Тэгэнгүүт ингээ булчингууд ингээ ажилдаг. Тэр утгаараа ингээ хүний бие сайн байна гэд өөрөөхөө тийм клиникийн судалгаагаар ингээ ном дээр ингээ тэдэдийн тийм нэг жишээнүүд ингээ батлаад бичсэн байсан. Уулын алхалт төрийн талаас ингээ сайн тий. Нөгөө уулын гүйлт гэдэг бол тусдаа бас юм спорт. Спорт болоо хөгжсөн. Мэдээж ингээ нөгөө эхлээд ууланд алхдаг байж байгаад за ууланд дөр нь гүйж болох юм байна гэд ер нь бол засмал замын гүйлтийг ер нь бол хоёр ангилчиж байгаа. Засмал замын гүйлт болоо уулын гүйлт гээд. Тэгэнгүүт анх эхлээд болохоор засмал замын гүйлт байсан. Ингээ хөгжөө явж исэн. Тэгэнгүүт ингээ уулын ингээ авилттай. Ууланд авилдаг ингээ нэг хэсэг ингээ байнгут энэ хоёрын яг дундаас ингээд скерангүй уулын гүйлтийн ингээ спорт өөрөө ингээ нэг дундаас нь ингээ бий болсон. Тэгэнгүүт ингээ ууланд гүйдэг хүмүүст бол ингээ засмал замын буюу гүйдэг гүйлтийн техникүүдийг эзэмшсэн байх. Нөгөө талаасаа тийм нэг ууланд алхах тийм нөгөө бас чадвар ингээ хоёр зүйл ингээ нэгэн зэрэг байхыг шаарддаг. Тэр талаасаа мод энэ бол нөгөө зүрхэнд өгөх ачаал, булчинд өгөх ачаал тухайн хүн өөрт нь хэлж байгаа солилтууд нь ялгаатай. Миний тухайд бол анх одоо юу гэхээр 10 жилдээ ч гэсэн нэг зүгээр биеийн тамир хичээлийн хүрээнд зүгээр ингээд нөгөө сакс тоглодог зүгээр ингээд тойрол гүйч гэх юм бол гүйдэг байсан болохоос биш ингээд нөгөө огт гүйдэг байгаагүй байхгүй юу. Одоо ангийнхантайгаа харьцуулах юм бол манай ингээд гүйдэг хүмүүс байсан. Гэхдээ би тэгж гүйдгүү тэмцээн бол данд олцдоггүй байлаа. Гэтэл одоо юу гэх анх ууланд одоо тийм яг итгэвтэй гэсэн үг шүү. 20 юм уу 19 21 оноос хойш итгэвпэр итгэвтэйгээр ингээд бүр шунанд олдож алхаж эхэлснээс хойш ер нь бол уулын гүйлт гэж юм байдсан байна гэдгийг мэдээд тэг анх ингээд нөгөө хайрхан аялаж клубээс зохион байгуулдаг уулын эрчимт алхалтын усан аваалшруулах тэмцээнд клубээр ингээд хамтдаа ингээд олцсноо уулын гүйлт гэдэг юм анх танилцаад түүнээс хойш ер нь бол ингээд нөгөө уулын гүйлтээр ингээд итгэвтэй хичээлдэг. Тэгээ бас клубын бус хүмүүс маань ч гэсэн бас ингээд ууланд алхаж байгаад сууланд гүйдэг болцсон байна. Тэр одоо сайн нэг тэмцээн болсон гэсэн тэр нэг юм хэдий хугацаанд даалгавар гүйцэтгэх үү одоо багаараа орох уу эсвэл сооло ганцаараа байдаг юм уу? Бас тустай юу? Яг уулын гүйлтийн ихэнх тэмцээнүүд ер нь бол ганцаараа
Дан ганцаар. Ганцаараа. Гэхдээ яг уулын эрчим талхалтай улсын авал шалгуулах тэмцээн бол 7 хоногийн бүрэлдэхүүнтэй багийн тэмцээн. 7 хүн орхон юм дээ. Тийм. Тэгээд нэг насны дунд чинь 33 болон түүнээс дээшгээд ер нь бол ингээд нэг тэнцвэрийг хадгалсан. Тэгэхгүй бол ингээд нөгөө залуу хүмүүс нэг баг болчих юм бол гүцэхгүй. Тийш. Тэгээд ер нь бол эн чинь нөгөө бүх хүмүүсийг ингээд жигд хамгаалах зорилготой учраас багтаа 18-аас 25 насны хүн авах юм бол 40-оос 50 насны хүн авч ингэж нөгөө багийн тэнцвэрийг ингээд хадгалдаг гэдэг энэ утгаараа ингээд нөгөө эн чинь бүх хүмүүсийг ингээд олцохыг уриалсан тийм нөгөө тэмцээн байх нь шүү дээ. Нийтийн биеийн тэмээг бас нөгөөдлөөсөө дэмжих. Тэгээд хамгийн гол нь ингээд нөгөө багийн хамгийн сүүлийн гишүүн хизээ ингээд нөгөө байрны шугамыг давна. Тэр үед ингээд цаг зогсдог учраас ер нь бол ингээд худангууд удаангууд ингээд хоцорч болохгүй юм чинь нөгөө багийнхаа хүмүүстэй хамт ингээд нэг баг болж ингэж явахыг шаарддаг тийм онцлогтой тэмцээн болдог байгаа. Ганцаараа болдог уулын гүртийн тэмцээн бол хувь хүн өөрөөгөө хариуцна. Энэ тусдаа. Тийм. Нөгөө бүх ачааллаа яаж зохицуулах вэ гэдэг өөрөө л зохицуулах ахал та. Тэр нөгөө нэг 7 хүн ордог гэдэг дээр ийм сонирхол татаад байгаа юм нь 7 багийн гишүүнүүд тэдэн хүний нэмэгтэй ч гэдэм үү те тэдэн хүний нэрхтэй гэдэг тийм хүүсийн байдаг уу? Байгаа л ах та. Тийм. Ер нь бол 7 эмэгтэй байсан ч болно гэж байгаа. За. Гэхдээ нөгөө хамгийн багадаа 3 эрэгтэй хүн байх хэрэгтэй юус. Тэгвэл 4 эмэгтэй 3 эрэгтэй бол орж болно л гэсэн үг шүү дээ. Тэгээ 5 эмэгтэй 2 эрэгтэй байсан ч болно гэсэн. Нөгөө яг тэнцвэрийг хадгалж тиймэрхүү эрэгтэй хүнийг яг оруулаад байгаа хэл та. Эсвэл 7 эрэгтэй бас байж болно. Болохгүй. 7 эмэгтэй байж яад 7 эрэгтэй бичлэхгүй. Энэ чинь нөгөө тэмцээнийх нь өөрийнх нь тийм дөрөв онцлог нь шүү дээ. Цаанаасаа. Тийм цаанаасаа. Тэгвэл энэ хэдийгээр зохиогддөг юм. За миний мэдхээр сүүлийн нэг 3-4 жил одоо юу Монгол тэр нөгөө уулын спорт бол бүр их чимтэйгээр хөгжлөө. Өмнө хүмүүс ингээд хөгжүүлээд явж байсан гэсэн. Тэгээд жилдээ одоо миний тоосноо бол одоо 3 сард болохоор алтан үлгийн скерээс гэдэг тэмцээнээс эхлээл. Тэгэл хан тэрэл алтаа тавхан богдын гүйлтийн тэмцээн. Тэгээд хадад тэрэл. За тэгэнгүүт чи эрчим татгалтай усан аваа шавах тэмцээгэнгүүт чинь жилдээ 6-аас 7 юм яг уулын гүйлтийн тэмцээн болж байна. Тэгэхээр жилд бол 6-аас 7 удаа бол дангаараа би одоо өөрөө бэлдээд оролцох боломжтой байх нь шүү дээ. Тийм боломжтой. Бас нэг юм асуух гэж байгаа нь юу гэхээр би за одоо ямар нэгэн уулын клуб тарьяалагддаггүй зүгээр нэг юм сонирхогч өмнө нь гүйж үзээгүй хүн байвал тэр тэмцээнд орох боломжтой. Зүгээр анх удаа би сонсож гоотлаа би энд орно гэдэг ч юм уу нэг юм хүний нэг тийм байдаг шүү дээ. Сонирхож орой гэвэл тэмцээнд яг одоо энэ баг мэрэгжлийн тэмцээн гэх үү? Тэгээ улсын аваа шалгуулах тэмцээн гэдэг статустай болж байгаа учраас мэрэгжлийн тэмцээн болчихж байгаа. Тэгэхээр бэлтгэлтэй явж л болох нь. Ер нь оож болохгүй гэсэн байхгүй оож болно. Гэхдээ нөгөө бэлтгэлтэй байхгүй энэ чинь нөгөө тодорхой тийм эрсдлүүд байгаа шүү дээ. Тэр нь ачаалттай ах чадраас ахваллал тийм. Тийм чи ууланд бих самаас эхэлж гаж гүнгүүтээ уул руу өсөөд уудаад тэгэнгүүт чи ингээд нэг уудаж жагаад шагаагаа ивгүй гэх юм уу яах юм уул руу өсөж жоо зүрх нь ачааллаа тэгээд ухаан алдаж унах юм уу яах юм гэх мэтлээ ингээд маш олон бас тийм эрсдлүүд байгаа л да. За тэнд хэрвээ эрсдэл үүсээд шагаагаа молтолчлаа гэж үзье л да. Тэгвэл би тэрэн чинээс яаж бууж ирэх үү? Энд чинь тэгээ багаараа алцж байгаа учраас багийн гişүүд нь тэгээд буудаж ирэх юм. Тэгээ бас ойрхон байгаа тэр нөгөө шалгах цэгүүдийн тэр нөгөө зохион байгуулагчд мэдэгдэх гээл ингэ тиймэрхүү байдлаар буудаж байна. Энд чинь нэг угаас тэмцээний дөрвөн дээр нь тодорхой байд юм уу? Ер нь ийм юмнууд байдаг шүү гэдэг үү тийм. За тэгээд өндөр ууланд тэр гарч ирсэн бэ. Яг нэг юу байна? Энэ асуултаас өмнө нэг зүйлийг тодорхой болгочмаа санагдлаа та. Сэгц одоо тийм нэг уулын клубын тухайд бол ийм чиглэлүүдэд ер нь үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо тогтмол алхалт. Тэгээд аялал. Авиралт. Тэгээд сургалт. Тэгээд засмал замын болон уулын гүйлт. Сургалт гэсэн үү? Тийм. Тэгээд ер нь бол тодорхой тийм нөгөө тэмдэглэлт үйл явдлууд бас ач холбогдол гэж бас ингээд тэмдэглэдэг байхan тий. Тэгэнгүүт эн чинь нөгөө
одоо 8 дугаар сарын 8 бол тийм нэ альпинизмын өдөр гэдэг ч юм уу 12 дугаар сарын 11 одоо саяхан өнгөрсөн энэ бол одоо нөгөө олон улсын уулчдын өдөр гэдэг ч юм уу ингээд тэгэнгүүт 4 сарын 20-нд болохоор Монголын бас уулчдын өдөр гэдэг ингээд тодорхой тэмдэглэлт өдрүүд бас ингээд ажилт бодлого ийм их чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэнгүүт өмнө битэрийг яасан нь болохоор илүү тийм нөгөө уулын гүрт гэдэг дээр нь тийм нөгөө илүү тийм ажилт бодлогод ингээд бас тодорхой ингээд яллаа. Тэгэнгүүт одоо болохоор өндөр уулын авилт гэж байгаа байхгүй. Энэ нь бас тусдаа. Миний тухайд бол ингээд цэгц уулын клубтэйгээ хамт Монгол орны мөнх цаст за Алтай таван богдын 5% л тэгээд Ховд аймгийн мөнх хайрхан, Цам гарав хайрхан, Говьалтай аймгийн тэгээд Сутай хайрхан гэсэн мөнх цэст оргилуудад бас гарсан байна. Энэ оргилуудад хамт гарсан баг нь дандаа цуг байсан уу эсвэл өөр хүмүүстэй гарах уу, хүнэн солигдох уу? Ер нь бол гол цөм одоо хүмүүс нь бол бүгд байгаа. Тэгээд нөгөө зарим хүмүүс нь бас зарим жилдээ солигдно. Нэмэлтээр орж ирнэ эсвэл дараа жил нь өнжиж явна гэсэндээ тийм байгалах л та. Ягаад гэвэл энэ чинь нөгөө уулын авилт гэдэг чинь бас тодорхой хэмжээний тийм нөгөө баггүй зардалтай. Тэгээд хүн бол нөгөө ажил амралт энэ тэгээд тодорхой нөгөө энэ нэг айл авилтын тийм зардлыг бэлдэх түүнээс гадна тийм нөгөө сэтгэл санаа, биеийн бэлтгэл, хувцсны бэлтгэл, багжны бэлтгэл гэдэг юм бэлдэж чинь явдаг учраас зарим жилд зүүнчих нь байна, зарим жилд бас явах үе байна гэдээ бас байна л да. Одоо заавдээ яг хоёр залуу байлаа л да. Ерөөсөө өндөр уулна гарч үзээгүй. За цэгцтэй явах гад зөвлөгөө авъя гэж үтэй. Тэ? Ингээ өндөр ууланд явах гэсэн юм аа. Хэдий өртөгтөө явдгийн одоо нэг өндөр ууланд явхад эсвэл уул алганд тусдаа тиймэрхүү тариф гэж байгаа юу? Хүн эхний ээлжинд явъя гэх юм бол юу бэлдсэн байх шаардлагатай байдаг юм бол яг өндөр уулын тухайд. Яг хүний тухайд эхлээд тэр өндөр ууланд гарах тийм нөгөө өөрөөхөө тийм нөгөө зорилгыг тэр дотоод дуу хоолойгоо хүслийг ойлгох их чул зүгээр надад санагддیں۔ Тэнд маш олон эрсдэл байгаа гэдгийг бодож үзээд те яг явах нь зөв үү буруу юу гэдгээ сайн бодохгүй бол бас уул өөрөө тоглоомшилтэй. Тий. Хүмүүс яг ингэдэг юм байл зүгээр анзаараад тахад айгүй хүмүүс уулна гардаг. Тэгээ нэг одоо манайх чинь богд уул байгаа шүү дээ тий. Нэг богд уулна гараад ингүүт би ууланд ордог гэл тэгвэл яг жинхэнэ уулнууд бол тэнд асар өндөр оргилууд байгаа штэ. Тэд нар бол ийм үнэхээр эрсдэл байхгүй юу. Тэгээ тийшээ ингээд дорлаад байдаг шалтгаан бас яг юу болоод байна л дээ. Яагаад тийшээ дорлаад байна гэдэг бас айгүй сонирхолтой. Өндөр ууланд өөрөө бол дорлцсон уу? Бас. Тий, уул дуудаад байдаг бас. Тийм учраас дорлцсон гэсэн үг л дээ. Тийм ч одоо жилдээ нэг удаа ингээд тийм нөгөө өндөр харахад доош тийм нэг баалгаж эсвэл ингээд үндсэн отог дээр нь ингээд нөгөө байх ч нөгөө тийм нэг амралтын баг өөрийн гэсэн хэлбэр болчиход байна. Одоо миний тухайд бас клубын бас эрхэм гишүүдийн хувьд ч бас тийм болчиход байх шиг байна. Нэг төрлийн баг бясалгал. Тий. Тэгэнгүүт эн чинь заавал одоо хүн болгон заавал ингээд өндөр уулын доош тийм нөгөө өөрийн гэсэн тийм нөгөө дотоод дуу хоолойгоо сэрээ гэсэн тийм нэг юм байхгүй. Хүн болгоных бас тусдаа байхгүй юу. Тэгэхээр хүн болгон тэр өөрийнхөө тийм нэг онцлогуудыг ингээ ойлгох, мэдэх хэрэгтэй. Яг байгалийн тухайд бол одоо хүний тэр өөрийнх нь тийм нөгөө дотоод дуу хоолой, мөн чанараагаа ингээ олоход нь тийм нэг тусалдаг. Учираас магадгүй ингээ нэг нийгмийн буюу Улаанбаатар хотын нэг юм амьдрал донд эн чинь бас ингээ ачаалтай, төвжөлтэй, стресстэй юм амьдрал донд байж байгаа тэнгууд өөрийнх нь тэр нэг дотоод дуу хоолой нь байглаас нь ингээ хүнийг тийм нөгөө өөрийгөө зэгцлээч өөрийнхөө дуу хоолойг ойлгооч энэ хаваад юу хийх гэж ирсэн юм бэ гэдэг юм ойлгооч гэдэг дуудаад байгаа дуудлагаа магадгүй сонсох юм бол магадгүй тэрнийг ингээ өөр ингээ хүмүүсийн рил бичлэг ууланд авирсан зургнаас ч юм уу хараад явъя гэдэг тийм сэтгэл төржиг тэр нь бас боо биш юм байл л дээ.
Тэгээ иймэрхүү тийм нөгөө дуудлага хийж явах юм бол ер нь бол уул дуудаж явах юм бол яваад үзэх юм бол одоо зүйлж хэлэх юм бол юу гэсэн үг л дээ. Одоо Харуки Мураками гэдэг одоо Японы зохиолч байна. Тэр зохиолчийн Иргэдээр Капка гэдэг зохиол ингэж хэлдэг байхгүй юу? Нүүл нүдгүй шуурах одоо 9 шувуу дундуур ингээд зохиолын ингээд голдөө одоо ингээд алхаад гарч байгаа. Тэгж гасны дараа энэ голдөө өмнөхөөсөө өөр хүн болсон байх болно гэдэг нэг тавч ингээд эхэлчихдээ. Тэгэнгүүтээ ингээд энэ бол ингээд зохиолын ерөөхдөө ингээд бацсан ингээд эхлэн байнгут цаашаага ингээд задлаа явдагтай адилхан магадгүй ингээд нөгөө тодорхой хэмжээний эрсдэл байгаа ч гэсэн ингээд хэрэг тийм ингээд сэтгэлийн дуудлага өөрөө ингээд тэрийг мэдээ дуудаад байх юм бол нэг удаа ингээд өндөр ууланд яваад үзэхэд үзсний дараагаар өөр хүн болсон байх. Өөрөө ондоогоор харах. Тэр одоо зүйлс өөртөө ажиллагддаг юм да. Тийм тэглэхөө. Тэгээд одоо юу гэдэг зарим хүмүүс за яваад ирлээ те. Нэг талаасаа бас жоохон хинхэг тал харагддаг. Би энийг яг буруутгах байгаа юм биш л те. Гэхдээ надад харагдаад байдаг байхгүй юу. Яагаад ингээд баг хэлчмээр санагдаа те. Хөөе ингээд те өчнөө мундаг хүмүүс ингээд байдаг юм явдаг юм аа. Тэгвэл яг тэр хүний нэг бахархаж байгаа сэтгэл нь л байгаа л та. Яг ингээд бүр ингээд тулаад ингээд үзэнгүүт үнэхээр мундгууд байдаг штэ бидний донд байж лээ. Тэд нар аягүй чимээг ууршдаг те. Үнэхээр гоё. Тэд нар баг ингээд нэг юм юу юм бэ нэг юм бүр баг сууж байгаа нь хүртэл бясалгаж байгаа юм шиг ингээд өв дууд цөөтө болчдөг юм байлээ. Гэхдээ би ер нь нэлээ анзаарсан юм хүмүүсийг ингээд хараад байхад тийм л дээ. Ер нь бол одоо нөгөө би бол ингэж л хэлдэг. Тийм яг одоо бас өөрийгөө шүүмжлэх ч юм уу бас клубийнхнийхаа ч юм өөр хүмүүсийг шүүмжлэх болчих гээд байгаа шүү дээ. Би ч өөрөө бас нэг зураг авдаг. Би ч өөрөө гол зургийг нь авчдаг болохоо тэгээд юу ер нь зураг даавалхын тулд битгий тийм нөгөө өндөр ууланд авираа. Тэрэл бичлэг хийхин тулд битгий өндөр ууланд авираа гэж ер нь бол хэлэх гээд байдаг боловч тэгтээ тэр нэг зарим зургийг тэр авчдаг. Тэр нь магадгүй тодорхой тийм нэг досомжаар хадгалж иргэж тийм нэг харах гэдэг зорилгоо шүү. Тэгээ ер нь тэр зорилгоор нь зураг авдаг. Тэгэнгүүт эн чинь нэг буцаага хүний хувьд ингээд нэг тийм нэг өндөр уулын оройд халлаа, өндөр уулын оройг эзэн чихлээ гэдэг тийм нэг бахарх гадаж байдаг юм шиг гэдэг тийм нэг мэдрэмж мэдэрдэг. Тэрийг нь болохоор өөрөө болохоор ингээд хинхэж юм шиг надад санагддаг. Зарим тохиолдолд ингээд хэлчмээ санагддаг. Хажууд нь ингээд нөгөө өөр ингээд мундаг тийм даахын хүмүүс байдаг гэж байгаа. Гэхдээ ер нь бол ийм үг бий л дээ. Уулс ярьдаг. Түүнийг нь зарим хүмүүс сонсдог. Тэгэнгүүт одоо нөгөө алтай хөхөө өвчүүл гэдэг тэдгээр бол магадгүй ингээ ууд бас байгаль дэлхийдээ харилцаар илүү тийм нөгөө хүм байгалийн шүтэн баялдлагыг илүү ойлгодог болцсон юм шиг надад санагддаг байхгүй. Түүнтэй адилхан бас ингээд ууланд ингээд дулаад удаан байгаад бахад аяандаа ингээд нөгөө уул үнэн байд юм байна. Хүн бид нар чинь л өөрөө ингээд янз бүрийн ааш авир гаргаад худал байд юм байна штэ гэдэг юм ер нь бол ингээд аяандаа ер нь бол жоохон бодох юм бол ер нь ойлгохгүй байх юм бол ер нь ойлгох гэж энэ уулын одоо тийм байгаль өөрөө тийм нөгөө цаг агаар үзэгдлээ ер нь бол хүнд ингээд тийм нөгөө уус ярьдаг гэдгээр тийм мэдээлэл юм бол ингээд өгдөг юм байлээ л дээ. Сонсохгүй байх юм бол тэгээд төлөөсөө төлнө гэсэн үг. Сонсохгүй байсныхаа төлөө ч юм уу тодорхой тийм нөгөө эготой байсныхаа төлөө гэсэн үг байхгүй. Төлөөсөө төлнө. Тийм учраас магадгүй ингээд нөгөө яг ингээд нөгөө дэлгүүрлэлтэд ярих юм бол одоо нөгөө яг өндөр ууланд авирна гэхээ чинь нөгөө мөнх цастай улс байна. Ихэнх нь ингээд 3800 далайн түвшнээс дээш 3800 метрээс дээш өндөртэй гэсэн Монгол орны уулсын тухайд. Тэр уулсанд гарангуут чинь яг зүгээр ингээд тийм сольд болохоо өөрөөгөө сольхоо бол ингээд тийм нөгөө ганцаараа авилт хийж болно. Гэхдээ их тохиолдолд бол юм нөгөө эн чинь нөгөө хөтөч тэгээ хүчийн алт ингээд багийн 4-өөс 5 хүн тэгээ нэг олсонд орж ийн багаж хэрэгсэл хэрэгжилж ийн тэгэнгүүт нэг олс нэг ам гэж одоо яг ингээд нөгөө өндөр ууландаа ингээд авилт хийдэг.
тэгэнгүүт энэ ч нэг хүн шиг байхыг багийн гишүүн болгон гэсэн өөр ингэсэн тийм хариуцлагатай үүрэгтэй болчихж байгаа. Нэг гишүүний бэлтгэл дутуу байх юм бол бүтэн багийг ингээд хойш нь татна. Багийн нэг гишүүн ингээд гэмтэх юм бол тэр аюул туслагдаад ингээд ууднаас буцна гэдэг ч юм уу ингээд нэг багийн ажиллагаа тэгэнгүүт ингээд багийн нэг осонд очиж байгаа учраас 5-7 метрийн зайтай осонд очиж байгаа учраас осоо ингээд тунааж болохгүй тунаах юм бол бас ингээд хэрэг ингээд ууд явж байгаа хүн ингээд ангаруур ч юм уу ойчих юм бол нөгөө осоо тунаасаа хүн хүчтэй татагдах байхгүй юу? Хүчтэй татагдахгүй тулд осоо тунаахгүй ингээд тодорхой ингээд нэг тийм нэг хэмжээсийг байж явах хэвээр. Тэгэнгүүт нь тэр хүний алдан яваа хүн бас ингээд ууд яваа хүнээ ингээд осоо татаад байж чадахгүй. Тэр хоёр хүний хувьд ингээд нөгөө алхалтынхаа химнэл амьсгал нь ингээд харахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт эн чинь ингээд эргээд ингээд яг энэ уулнаас хүн юу авдаг вэ гэхээр чинь ингээд эргээд тийм нөгөө одоо сүүлийн үед яриад байгаа зөөлөн ууч чадвар гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ нөгөө багийн хамтын ажиллагаа гэдэг зөөлөн ууч чадвар бол одоо ингээд зүгээр ингээд өндөр ууланд авирахад бол тухайн хүнийг ингээд суулчихж байгаа. Ийм байхаас аргагүй байдалд авуулаад. Тэгээд богино хугацаанд эрсдэлтэй нөхцөл байдалд оновчтой шийдвэрийг гаргах хэрэгтэй. Хэрэв богино хугацаанд оновчгүй шийдвэр гаргах юм бол бие идэвхтэн амь насаараа төлөөсийг нь төлнө гэдэг ч юм уу. Иймэрхүү тийм эрсдлүүд байдаг байхгүй. Тэгэнгүүт энэ утгаар нь харах юм бол өндөр ууланд авирах гэдэг нь өөрөө тийм эрсдлийн менежмент. Бүр шууд утгаараа. Шууд утгаараа. Ингээд бодох юм бол одоо ингээд тайлбарлах юм бол одоо бизнес гэдэг нь өөрөө эрсдлийн менежмент байхгүй. Дадлын салбар гэдэг нь эрсдлийн менежмент. Стартап үүсгэж компани байгуулна гэдэг нь эрсдэл. Тэгвэл хүн одоо тийм нөгөө ирч хүчийг одоо тийм стартап компани байгуулад явах ирч хүчийг дадлын дамд нийгмийн дадлын дамд маш тэгээд хүмүүстэй гэрээ хийх, харилцах гэл бүтээгдэхүүн хөгжүүлэхээ үзүүлэх гэх зэрэг олон дамтыг давах тийм энерги хийж хүчийг төвчээрийг хаанаас авч болох юм бэ гэвэл миний тухайд бол ийм нөгөө өндөр уулын авилтаас юм нь бол би өөртөө юм нь бол эргээд шингээсэн юм байна гэж юу н сүүлийн үед өөртөө тийм бодолт хийгээд байгаа. Сүүлд яасан санхүүгийн засгийн дээд сургуулийн тэр нэг оюутны холбооноос UP network гэдэг арга хэмжээ зохион байгуулалт юм байна. Тэгэнгүүт манай клубын мэйл хаягаа ингээд нэг очиж илтгэгчээр очиод нэг бас нэг эрүүл мэнд гэдэг сэдвээр ингээд юм яриад өгөөч гэдэг. Өөсөө. Тэгэнгүүт би яг эрүүл мэндийн сэдвүүд ингээд ууланд алхах нь ингээд сайн маяг ингээд юм ярьсан боловч эргээд ингээд гэртээ ачаад ингээд болоод исэн чинь жоохон дутуу ярьсан юм шиг санагдаад болж өгөхгүй. Тэгээд энэ саяны энэ бодлууд ер нь бол аваад ирсэн юм л да. Дутуу ярьсан гэхээр юуг дутуу орхисон? Саяны ярьсан зүйлс. Саяны ярьсан зүйлсийг жоохон дутуу орхисон байлээ. Тийм. Тэгэхээр таад байна нэмж манахаас үзээрэй гэдэг. Харин тэгж бас ойлгох байна. Цагт эрдний хувьд ерөнхийдөө яг уулын клуб үүсгэн байгуулагчаас гадна өөрөө хувь хүн нь юу гэдэг хүн бэ? Одоо гоё өөрийнх нь талаар яриа. Тэхөө. За хувь хүн нь бол Монгол Улсын их сургуульд математик математик болон тийм нэг компьютерийн хичээл заадаг байлаа. Тэгж жагаад энэ бол ингээ академик салбар илүү тийм практикгүй онлайн юм яваад байсан учраас магадгүй хувь хүний одоо тийм нэг тодорхой жил ажиллангууд тийм нэг өөртөө ч юм уу шинэ одоо сорилт тэг дотоос хүссэн ч юм уу тэгээд ер нь бол тодорхой тийм нуглаан дээр тийм нэг бас нэг стартап байгуулах найзын санал олж ирээд ер нь бол одоо ингээ юу гэх бизнесийн ч юм уу одоо энэ нийгмийн амьдралын салбар ер нь бол олсон л доо. Тэгээд тэр бизнесийн хувьд бол мөнгө байсан боловч магадгүй ингээд нөгөө тодорхой туршлага ууч чадварууд дутуу байсны улмаас бизнесийн хамтлагчтай хань болж чадаагүй гэх юм уу. Тухайн тийм нэг стартап ер нь бол тийм амжилтгүй болсон түүх бий. Тэгээд одоо бол тэгээд яг үндсэн тийм мэдээллийн технологийн инженер гэдэг мэргэжлээрээ онлайн худалдааны тийм нэг платформ хөгжүүлэлт. Ерөөдөө баг сайт хөгжүүлэлт зүг. Ер нь бол аппликейшн болон вебсайт хөгжүүлэлт. Ерөнхий утгаар. Гэхдээ энэ нэг чиглэл нь болохоор тийм нэг онлайн худалдаа.
Тэгээд ер нь бол дижитал шилжилтийн бас зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг гэсэн үг. Яг өөрийнх нь хийдэг зүйл нь тий. Бодлого хааж байгаа. Тийм үндсэн ажил маань энэ. Тэгэнгүүт одоо энэ чинь уулагдаж энэ ажлынхаа хажуугаар зохицуулж байгаа гэсэн үг байхгүй. Уул бол хобби. Одоо хобби гэж хэлэхээс гадна нэг амьдралын баг нэг хэсэг болчиход байна уу та хэлэхэд. Тийм. Одоо нөгөө юу гэдэг энэ уулыг орхих шийдвэрч гэдэг юм уу тийм зүйл толгорч ирсэн үү? Тэгээ өндөр ууланд авирсны дараа ч юм уу те. За ямар нэгэн байдлаар засан нурангонд богдох ч гэдэг юм уу, нурангорж ирэх ч гэдэг юм уу. Тийм эрсдэлтэй үйл болоод тэрнээс шантарч ийсэн ч юм уу шантрах тийм зүйл болж ирсэн үү? Гоо шантрах гэхээсээ илүү тийм нөгөө айсан мэдрэмж бол байсан. Авчаасан гэж хэлж болох юм л да. Аль хуулсан дээр Алтаа таван богдын за бүргэд хайхан. хэддэх авиралтайсэн бэ? Тоолоогүй. Тий. Бас их огцом тэгээд энэ чинь хамгийн гол нь тэм нэг мөс шүү дээ. Тодорхой градусын мөссөн дээр тэгээд ингээд авах чинь бас их оргилдож чадалгүй бутсан уу? Гэхдээ оргилцсан. Гэхдээ чинь нөгөө авирч явах үед бас бууж явах үед тэм тодорхой тэм эрсдлүүд байгаа. Тэн дээр бол тэм нөгөө айдсын мэдрэмж ч юм уу тэм авчихсан. Яг тэгээд тэр нэг ангал руу унжуул яана гэдэг. Гоо ангалал бол унжсэн. Унсан уу? Тэг голгод унжсэн. Тэг чинь нэг бүм бодохгүйгээр ингээд хэдхэн секунд болчдөг үйлдэл байлаа. Хамгийн гол нь тэгтээ чинь нэг урдаа хойноо ингээд осонд оцсон явж байгаа учраас гайгүй л дээ. Тэг яг ингээд ер нь бол хүн нэг явах мэдгүй нүдний өмнө ингээд амьдрал харагдаг. Яг хэцүү байдалд авах юм бол их байх. Гэхдээ юм бол ер нь бол хааны дотор маш хурдан болоод өнгөрдөг процесс. Тийм нэг осл аваа гэмтэл гэдэг зүйлс бол тийм. Тэр тохоо үед нилээ бүр ингээд юу болоод байгаа нь ойлгомжгүй л байсан байх та тий. Тэр өөрөө гоё. Эргээд бодох юм бол тэр мэдрэмж үнэхээр гоё. Тийм ингээд нэг уулчин хүмүүст бол тийм яг ингээд нэг эцсийн оргил дээр гараад ингээд нэг зураг авахулсан гэдгээсээ илүү тийм нөгөө уулын яроолоос оргил хүртэлх тэр нэг явж байгаа зам өөрөө эргээд бодонгууд ингээд нөгөө тэр мэдрэмжийг л авах гэж дахин ингээд шонд болдог юм байл л дээ. Уулын оргил дээр гараад бол хүн бол тийм нэг удаан байж чаддгүй. Уулын оройг эзлэнэ гэж байхгүй. Миний үг шүү энэ нөгөө өөр тийм нөгөө том уулчдын хэлсэн үгнээс зээлж байгаа шүү тийм. Уулын оргилыг эзлэнэ гэж байхгүй. Тэгвэл амс хийдэг. Тэр төрс хаатдаг тийм. Уусаа өндөр уулын оргил дээр удаан байх боломж байхгүй л тийм. Салхишуурхтаагаас ахвалал тийм. Яг үнтэй адилхан бас ингээ ер нь тийм нөгөө тодорхой тийм нөгөө амжилт тодорхой тийм нөгөө бизнесийн карьер тодорхой тийм албан тушаалын тийм нөгөө оргилд ч юм уу дээр галлаа гэж бодоход гарч болно болдог уутай адилхан. Гэтэл буцаагаад буун гэдэг чинь өөрөө игээд маш хүнд уулнаас буухч нөгөө бас авихтайгаа адилхан хүнд тэгэнгүүтээ их их уулчдын 90% нь дандаа бууж ахтай гэмтдэг бэлддэг нас болдог. Түүнтэй адилхан одоо энэ нөгөө албан тушаал эрх мэдэл одоо юмны оргилд гасан хүмүүс тэр оргилоосаа ингээд нөгөө буух юм орхих юмнасаа чөлөөлөгдөх. Энийгээ одоо буруу хийдэг ч юм уу хийхгүй өмчлөх энээсээ болж ер нь бол эргээд тийм нөгөө оргилд гасан тийм нөгөө замаа тийм болонготуулдаг баллууддаг тэр түүхээ муухай харагдуулдаг л юм билээ л дээ. Тийм баг. Ер нь бол тийм учраас энэ чинь нөгөө уул бол ингээд яг ингээд яриад байгаа байхгүй. Тийм хүмүүс ингээд сонсохгүй бас зарим нь ингээд бодохгүй, их зүрхгүй. Гэтэ уул өөрөө аяг гоё байсан л яг түрүү нөгөө нэг ярьж яхад нь хоёлаа ярьсан шүү дээ ингээд эрсдэл яриад гэдэг нэг олсонд мэдээж ингээ бөөндөө яваад тэр дээшээ мацж яах вэ? Яг энэ зүгээр миний сэтгэл зүйр шүүсээ би энд яг юу хийж байгаа боллоо гэж бодогдтой байлээ ингээд юу вэ яа яах гэж гэлтэй яг нэг юм зүрх хамаар гарах гэж байгаа юм шиг ингээл би тэнд ядраад байгаа ч юм шиг. Гэтэ би нэг л юмыг ойлгосон. Яалтчгүй тэгж одоо гэдэг те би ядраад юм боллоо. Би явлаа харьлаа. Боломжгүй уучлаарай. Тэ нэг л дэшээ явсан болж яг заавал явах л тест тэнд нэг өчнөө хүмүүс бас байгаа учраас тийм миний хөл өвдөд энэ гэдэг юм уу тийх хэрэг ерөөсөй байдгүй юм бэлээ л те.
яг тодорхой нөхцөл байдлаас шалтгаалж бас босч болно л доо. Тэгээ бас л уулын хиллэг штэ бас өөрөө мэдж байгаа байх. Тэгээ уул нүдгүүл гэдэг байдаг штэ. Тэглэхөө. Тэгтээ хайрын штэ бас. Тий. Тэр нэг адреналиныг ялгаруулах л өөр айгуугаа яг нөгөө нэг юм яа гэдэг. Тэгээ за дээшээ гараад нэг юм амьсгаа авдаг те. Тэгэнгүүт л ингээл яг нүднээс нөлмөс цэлгэн гэдлээ. Тэр л гоё. Энэ нэг юм уулчин хүмүүслээ нэг ойлгох. Тийм нь бол уулчин хүмүүс ч ойлгоно бас магадгүй ингээд тодорхой эн чинь юм аваад гарч нэг чинь тодорхой юм нэг зорилготой хүч нэгсэн шүү. Тэгэхээр нэг тодорхой тийм нэг зорилготой. Заавал уул гэдэг юм биш шүү. Юмны зорилготой ингээд эн чинь ингээд нөгөө тодорхой хэмжээний тийм солилтуудыг туулаад магадгүй ингээд нөгөө буу дэшээж ирэх магадгүй нэг зөв дэш нь эргүүлээд тэр ойгол дээр гарах тэр жоохон мэдрэмж бол хизээч мартахгүй байхгүй. Тэр утгаар нь би өөр хаасаа гэж хүсэж байна л да. Одоо зөвхөн нэг энгийн жишээ авахт зөвхөн ингээд шээс хүлж ягаад шээх гэдэг мэдрэмжийг адилхан байхгүй. Тийм штэ. Яг л адилхан яг зөвхөн авж байгаа жишээ нь ийм болохоос биш. Ер нь бол нэг зөрхгүй дээ тий. Тий юу гэх юм сүүлийн 2-3 жил асаалт тайрхан дүнгэж нэг сар гараад манай клуб юу нь бол эхний 7 хоногт ер нь бол тийм баалах тийм. Тэгэнгүүтэл жихэн одоо яг саяны юу гэх юм дээ. Одоо энэ нэг хар хүүтэн гэртээ ингээ унтаад хөвтөж байхгүй яагаад ингээд нэг шуурганд ингээд явж идэм бэ гэдэг нэг тийм бодлоо бас нэг яг алхаж явах үед бас оож ирдэ шүү. Сэдэд удаа оож ирсэн. Тэгээд зүгээр харт гэртэл байж байхгүй гэдэг. Гэртэл байж байхгүй яагаад энд ингээд ингээ хүмүүс дагуулаад ингээ явж гинэ гэл ингээд нэг бодлоо очил. Тэгэл магадгүй ингээл аюултай амжилттай болоод ч юм уу гэртээ ирээд нэг 7-14 хоног басны дараагаар буцаад тэрээгээ ингээд санаад идэг байхгүй. Бас уулын гүт адилхан шүү дээ. Яах гэж ингэж нэг ууланд ингээ 50 км гүйе гэж ингэж бүгдгүүж ингэж аваа. Зүгээр л байж яахгүй ингэж өөрөөгөө ингээд солиод тодорхой хэмжээгээр заваагаад гэх юм уу та. Гэж бодох боловч ингээд тэгээд ингээд 7-14 сарын дараа одоо энэ тэмцээн маань жилийн дараа болно. Одоо хутан нэг жил нь болоосаа гэдгээд хүлээгээд эхэлчихсэн шүү дээ. Даваад гарсан учраас. Тийм. Одоо хоёулангийн бас цаг дуусахд өгч जैन. Нэг хэлээгүй үлдсэн зүйл байгаа юу? За хэлээгүй үлдсэн зүйл гэх юм бол илүү Улаанбаатар хотын тийм нөгөө агааны чанарын индекс. Тэгээд дэлхийн улсуудтай харьцуулахад ер нь бол ингээс юу гэхээр сүүлээсээ 1-2 тал дайгийн тавтал ер нь бол ингээд байдаг боллоо. Тэр бол ингээд нөгөө эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ин утга хугацааны эрүүл мэндэд тиймээс Улаанбаатар хотыг тойрсон ингээд 4 сайхан уул байна. Тиймээс одоо юу гэхээр амралтынхаа аль нэг өдрийг өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргаад ууланд одоо 2-3 цаг моттой ууланд 2-3 цаг одоо нэг алхаж хөвшгийг хичээгэнэ гэж одоо уриалах байна. Нэгэнт ингээд алхаад эхлэх юм бол одоо нөгөө зам өөрөө нэгдэнэ. Тэгээд явандаа ингээд нөгөө юу хэрэгтэй хэрэггүй гэхэд юм бол ойлгочих нь. Зарим зүйлийг бас ойлгохгүй байсан ч болно доо. Тэр ер нь бол ууланд тодорхой хэмжээгээр гоё модтой ууланд байх нь шүү дээ. Тийм модтой ууланд нэг 2-3 цаг алхах юм бол шүү. Бас модгүй ууланд бол тэм нөгөө уушиг цэвэрлэгдэхгүй тийм нэг тайвшрлын бас тэм нөгөө гормон ч юм уу ялгархгүй тийм мэдрэмжийг бас өгөхгүй. Тэгэхээр ингээ ууланд модтой ууланд 2-3 цаг алхна гэдэг чинь өөрийнхөө эрүүл мэндэд давуулж байгаа хөнгө авалт гэж одоо харах хэрэгтэй юм байл л дээ. Тэгэхгүй бол бас ондоогоор харах юм бол эн чинь нэг тийм нөгөө бас нэг өдөр амьдралынхаа нэг өдрийг бас ингээд нэг хийцгүй өнгөрөөд байгаа юм шиг тэгж санагдчих магадгүй. За баярлалаа. Цаг зав зориулаад хүрэлцээрсэнд нь хоёулангийн цаг дуусж байна. Баярлалаа. За энэ хүү подкастнда бас радиогийн ажиллагаадаа ууж авуулж бас юу их боддог зүйлс маань ингээд нөгөө бусдад хуваалцах боломж олгосон та бүхэнд бас талархаж байна. За тэгээ ажлын амжилт хүсье. Баярлалаа.